Надад гологдсон мэдрэмж хүчтэй төрж, яг л хүн бүр намайг түлхэж байгаа юм шиг санагдсан. Надад түших хүн олдоогүй. Хинч миний шаналлыг ойлгож чадаагүй. Өөрийгөө жааханч болов тайтгаруулахын тулд би өөрийгөө мэдээгүйжүүлэх өөр аргуудыг хайж эхэлсэн. Гэвч ертөнцийн тэр зүйлс зүрх сэтгэлийг минь хангаж чадаагүй. Дараа нь би зүрх сэтгэлийнхаа шаналлыг намдаахын тулд тамхи татаж эхэлсэн. Тэдгээр зүйл доторх хоосрлыг минь дүүргэж чадаагүй. Би маш их ганцаардаж, зүрх сэтгэл минь хизээч амар тайвныг олж чадаагүй. Би түүнд би чамайг уйчилж чадхаар бол уйчлан гэж хэлсэн. Гэвч үнэндээ зүрх сэтгэлдээ түүнд гомдсон хэвээр байсан. Би байнга өөрийгөө буруутгаж, би юу буруу хийсэн юм бэ? Би юугаараа дутуу байсан юм бэ? Тэр яагаад надад ингэж хандваа? Би хангалттай сайн байгаагүй гэж үү гэж асуудаг байсан. Би өдөр бүр ингэж өөрийгөө буруутхан дарчлааж, түүнийг үнэхээр уучлахад минь туслаач гэж бурхнаас буян ахин дахин залбирсан. Гэхдээ бидний хоорондох итгэлцэл бүр мөсөн алга болсон. Тэр хэсэг зур харамсаж байгаа харагдсан ч энэ нь өнгөцгөн түр зурих л байсан. Тэр үед амьдрал амьсгалыг минь бүрэн боогдуулж байлаа. Яг тэр үед ажил дээрч бас асуудал гарч эхлэн эцэг эхтэйгээ харилцаа маш таагүй болсон. Аав ээж хоёр намайг хүлээж аваагүй, намайг буцаж очихыг хүсээгүй. Би ганцаардаж, үнэхээр ганцаардаж байсан. Тэр мөчөөс эхлэн би бурханд залбирч эхэлсэн. Би Есүс Христэд ингэж хэлснээ тод сандаг. Надад тусламж хэрэгтэй байна. Би үүнээс яаж гарахаа мэдэхгүй байна. Би маш их ганцаардаж, цаашид амьдрч чадахгүй юм шиг санагдаж байна. Сатан надаас зуураад байгаа учраас надад таны тусламж хэрэгтэй байна. Би ердөө л ингэсэн. 3 дахь өдөр нь миний утсанд та бурхны үгийг судалмаар байна уу гэсэн зурвас ирсэн. Энэ яг л гэрлийн цацраг шиг байсан. Залбирлыг минь сонссон гэдгийг би ухаарсан.